За сайн байцгаана уу манайхаа энэхүү бичлэг орох гайхамшигтай өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ LeBron James-ийн масктай байх үеийг иргэн дурсан. За гэхдээ иргэн дурсахдаа масктай байх үед LeBron шилдэг байсан, масктай үзүүлсэн хамгийн шилдэг тоглолтыг та бүхэндээ үзүүлнэ. За тэгээд эцэст нь бичлэгээ дуустал хамт байгаарай. Баярлалаа. 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Miami Heat Oklahoma City Thunder багтаа тоглож байлаа. За энэ тоглолт нь улирлын тоглолт байсан. LeBron James энэхүү үжлээ тоглолтоо хийхдээ газар яагаад ч юм унсан. За шалтгаан нь гэвэл түүний хамар хугарсан байдаг юм аа гэж. За тухайн үедээ болохоор яг LeBron тогтчих үед Serge Ibaka гараараа санаандгүй LeBron-ы хамрыг нь бол цогцсон байдаг. За тэгээд энэ хамар нь хугараад тэгээд нэлээд их цус гараад газар доор бол ер нь LeBron бол нэлээд удаан хөвтөж байсан. За энэ хамар хугарснаас хойш LeBron-ийн хувьд тухайн үедээ ойролцоогоор 5 орчим тоглолтод масктай тоглохоос өөр аргагүй болсон. Хамраа угуулсан LeBron James масктай эхний тоглолтоо New York Knicks баг эсрэг хийжсэн бөгөөд тухайн үедээ LeBron 31 он авч Miami Heat баг New York Knicks багийг дуулган авч байлаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь яг энэ жилдээ бас энэ хар маск зүүх LeBron James-аас гадна Kobe Bryant, Kyrie Irving нар бас зүүж тоглож байсан. Тэгээд NBA-гээс хар маск зүүхийг хоригдсон. Учир нь юу вэ гэхлээр хар масктай болохоор өрсөлдөгчийн хонуудыг харж болохгүй байна, хамгаалахад хэцүү, төвөгтэй байна гэсэн гомдол саналын дагуу хүү хар маскыг бол хоригдсон. Харин маск зүүж болно. Гэхдээ зүүхдээ тунгалаг юм шилний өнгөтэй маскыг одоо NBA-гээс зөвшөөрсөн байгаа. Үүнээс хойш ахиж хизээч хинч ингэж хар масктай бол за тоглоог байхаа тий. Тэгээ санагдаад байна. Тэгээд LeBron James-ийн масктай ойролцоогоор 5 тоглолтод энэ улиралдаа оролцоод 30 оноо 6 самбар 6 дамжуулалт 60-аас дээш хувийн довтлохоотой гэсэн гайхалтай статыг үзүүлж байлаа. 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Miami Heat Charlotte Hornets багууд улирлын тоглолтод хоорондоо уулзраад харж ирсэн байдаг. За тэгэхээр тухайн жилийн Charlotte Hornets бол одоогийн та нарын мэдж байгаа шиг тийм уул баг бол байгаагүй маа. Charlotte Hornets гэдэг одоогийн бол Charlotte Hornets баг тухайн үедээ Charlotte Bobcats гэсэн нэртэй юм баг байлаа. За энэ Al Jefferson гэдэг нөхөр бол яг тухайн үед бол Ed Prime үе дээрээ байсан гин хэлчихэд бол нэг буруутахгүй дээ. Тэгээд нөхөр үед бол яг дорнд бүсэн бол яг шилдэг төвийн тоглогчдын нэг бол байлаа. За LeBron-ыг хамгаалж байгаа 14 дугаартай Michael Kidd-Gilchrist гэдэг нөхөр байгаа. Энэ нөхөр чинь бас лигт хамгаалтаараа шилдэг хамгаалагчдын нэгэ гэж тооцогддог ийм цаг үе байлаа да. За Miami Heat-ийн хувьд бол яг 13-аас 14 оны улирал гэхэр чинь 2 дарааж авраг авчаад 3 beat буюу 3 дараалан төрүүлэх ийм зорилготой улирал нь бол байсан. Гэхдээ финалд бол яаж утаа өнөр тоглосныг бол та бүхэн бол бүгдээрээ мэдж байгаа. LeBron-оос бусд нь яаж муу тоглосныг бүгдээрээ нэг тийм хандсан байдалтай байсныг бол бүгд харсан. Тэгэл тоглолтынхнээс бол LeBron James бол тоглолтыг өдөртөө ихэлсэн дамжуулалтууд за ер нь яг эд үеийн LeBron-ийн энэ алхамтууд, энэ атлетик байдлууд бол эсрэг багийн хамгаалагчд бол маш их зовоодог байсан нь бол мэдээж одоогийн харагдаж байгаа LeBron-оос бол мэдээж шал өөр байсан нь бол ойлгомжтой. LeBron-ийн хувьд яг за ер нь бодох тайлбарууд арай л орчхол юм бол тоглолтоор дуусгах магадлал бол маш өндөр байсан. Тесрэлттэй тоглолтуудыг үзүүлдэг байсан. За энэ тоглолтод LeBron маш их оноо авсан заяа. Гэхдээ ганц ч удаа тоглолтыг энэ тоглолтод хийгээгүй. Тэ айгуу сонирн байгааз. LeBron James атлетик тесрэлттэй тоглогч. Тоглолт бүр дээр бараг 2-3 данк хийдэг тоглогч тийм үү. Гэхдээ энэ тоглолтын дээр LeBron ганц данк хийгээгүй байдаг. За тэгээд 2014 оны улирал Charlotte Hornets баг одоо ямархуу баг байсан бэ гэдэг талаар бяцхан мэдээллийг хүргэхэд Charlotte Hornets баг тухайн үедээ энэ улиралд хамгаалтын рейтингээрээ 4-р байранд жигсэжсэн ийм л одоо хатуу хамгаалттай баг байсан байна да. Тэгээ ийм баг эсрэг LeBron James бол тоглосон. За LeBron энэ тоглолтоос сарын өмнө баха New York Knicks Charlotte Hornets-оор тоглоход Carmelo Anthony 62 оног авч ирсэн байдаг. Тэ. Энэ тоглолтод Miami Heat багаас багийн 2 дахь лидер Dwayne Wade оролцоогүй үлдсэн байдаг. Тийм учраас бас LeBron-д тоглохоо их илүү их мэдл нь одоо байсан гэх юм уу да. За LeBron тэгээд шидэлтүүдээ ерөөсөө алдахгүй тоглолтыг эхлүүлж байлаа. Ер нь бол тоглолтын эхний хагасаас бол дүгнэхэд за энэ тоглолт бол ерөнхийдөө LeBron-ийн хувьд бол маш гоё одоо сайн тоглолтыг үзүүлэх нэ гэдэг одоо бэлэг тэмдэг шинж тэмдэг болсон.
LeBron-ийн үед энэ үед масктай бас анх удаага тоглож ирсэн тохиолдол биш юм байлээ. 2005-аас 2006 оны үлрэлт LeBron James Cleveland Cavaliers багт байхдаа 16 тоглолт масктай тоглосон. За тухайн 16 тоглолтод оролцохдоо LeBron Cleveland байхдаа 16 тоглолт масктай тоглож 29 оноог бас дундчилж байсан. Ийм түүх бас байд юм байна лээ. Та нар нөгөө санаж ивэл Damon Jones-ыг нөгөө нэг амар балкад тоглоод шүү дээ. Тэгэхэд масктайгаа байсан. You could see that one coming a mile away, Marv. If you're Damon Jones, Уг тоглолт эхлэхийн өмнө уг нь бол LeBron James-ыг будтай талбарууд дайруулахгүй байхыг хичээсэн юм байлээ. Гэвч тэгээд тэрхүү хамгаалтанд буруулснаар Charlotte Hornets гинэ Charlotte Bobcats багийн хамгаалтын төлөвлөгөө бол нурж ихсэн. За ингээд шидэд хийгээд гарч ин тэгээд одоо аргачихгүй л дээ. Ялч нөгөө нэг шилдэг тоглогчдын нөгөө тоглолт нь орцсон үед бол энэ бол гайхамшигаа гэдгийг бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хүрдэг л дээ ялчгүй. За тэгээд LeBron James-ийн тоглолт нь 3 дахь үед бол маш гайхамшигтай тоглолтыг үзүүлж зөвхөн 3 дахь үед 25 оноог авч исэн юм түүхтэй байдаг. LeBron тэгээд яг угаасаа нэг тоглолтод орчвол амар л та. Тэгээ хамгийн гол нь нөгөө юу штэ 2007 нөгөө Detroit Pistons-тэй тоглолтын штэ. За та бүхэн тэр тоглолтыг дурсмаар байвал үзээрэй заяа. Тэгэхэд багийнхаа 4 дугаар үеэс гад нэмэлт цаг хүртэлх багийнхаа 30 онооны 29 оног нас ганцаар авч исэн түүхтэй штэ LeBron ч. Тэгээ яг нэг тоглолтод орчуулж угаасаа дараасан онууд бол 90-тэй LeBron-оос. Одоо ч гэсэн тэгэл нэг шидэлтэй барьчих юм бол яг логоноос орж ирэл нэг заавал нэг 2 3 дараа хийдэггүй юу. Тий. За тэгэл нөгөө нэг LeBron-ыг будагтай талбараар оруулахгүй гэсэн хамгаалт тэгэл задарч эхлээл. Тэгээ шидсэн ч гэсэн оруулсан л та. Тэгээ энэ тоглолтод LeBron James 10 удаа 3 оноо шидэл гүйцэтгэлснээс 8 шидэлтийн амжилттай болгож ирсэн бөгөөд эхний оролдлого хийсэн 8 шидэлт нь 8 удаа дараалан оновчтой болж ирсэн юм түүхтэй юм бэлээ. Bang! За одоогийн байдлаар LeBron James 49 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байгаа. За Kemba Walker 2 оноо авч байгаа харагдаж байна. Бас л одоо жоохон мартагдж байгаа л болохоос ш үнэхээр үзүүштэй гоё тоглож байсан шүү. Kemba дааж насаараа энэ Charlotte тоглолцсон л болохоос ш. LeBron 51 оноо авлаа саяны оролтоор. За ер нь бол ингээл тоглолтын хувьд заяа бол ойлгомжтой болчихж байгаа юм л та. Яг тэр 3 дахь үед 25 оноо дараалж авдаг нь гайхалтай байсан. За тэгээд энэ тоглолтод бас All Jefferson гэж тоглогчийн гайхамшигтай тоглолт бол мартагдсан Charlotte Bobcats-ийн төвийн тоглогч тэрээр энэ тоглолтод 39 оноо 18 самбар авсан ч гэсэн хинч түүнийг нь дурсаж ярьдаг нь одоо харамсалтай. Учир нь ялагчд бүгдийг авч ялагдагчд тэгээд мартагддгаас хойш шүү дээ. Гайхалтай тоглолтын золиос болцсон л та. All Jefferson одоо энэ догч байгаа нөхөр. За тухайн бас нэг сонирхолтой юм Charlotte Bobcats багийн эзнэр агуу Michael Jordan байсан. Michael Jordan багийн эсрэг ингэ сайн тоглоно гэдэг бол LeBron-ийн хувьд бол маш үн цэнтэй зүйл болж байгаа нь бол мэдээж. Тэгээд тухайн жилдээ 2014 онд Charlotte Bobcats багийн эзнэр агуу Michael Jordan байсан. Тэгээ Michael Jordan-ы багийн эсрэг ингэж тоглоно гэдэг нь бол LeBron-ийн хувьд бол гайхалтай зүйл байсан нь бол мэдээж. Тэгээ нэг LeBron-ы нэг гоё юм байдэн шүү дээ. Нөгөө тоглолт хийж байхдаа MJ рүү ардаг. За та бүхэнд одоо харуулъя. Get on the break. This gets this team going. He's not even looking at the. I think he was looking at Michael Jordan. I was thinking the same thing. Michael Jordan's a little left of that Charlotte bench. I think that was a look at Michael like, turn out the lights, my friend. We want to get this. За нэг иймэрхүү түүхтэй дээ. Тэгээ Charlotte-ийн хувьд бол яг бас тоглолтын цагийн гараар яг ч бас оноос салчихгүй бас ойрхон явуулсан. За тэр нь ч бас LeBron-ийн хувьд бол оноонуудаа түүх боломжийг олгож байсан. За саяны тоглоомоор LeBron James 57 оноо авч Miami Heat-ийн түүхэнд нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогч болж их албаасаар бичигдэж байгаа. Түүний өмнө Glenn Rice 56 оноог авч ирсэн бол Dwayne Wade нэг тоглолтод 55 оноог авч ирсэн ийм түүхтэй. За LeBron дайраад орсон 59 оноогоо энэхүү тоглоогоор авч байгаамаа. Би тэгээ та нараас нэг юм асууя л та. LeBron James дахиад ийм тоглолт гарахгүй лу? Юу гэж бодож байна нар? За LeBron энэхүү торгуулийн шидэлд амжилттай болгосноор 60 оноогоо энэхүү авч байгаамаа. Ингээд 60 оноонд хүрсэн. Chris Bosh-оос 15 оноо авсан байна. Энэ хоёроос гайхалтай нийлээд 75 оноо авсан байна.
За хоёр дахь шийдэлтэй LeBron James мөн л амжилттай болох ёстоор ийхүү 61 оноонд хүрсэн бөгөөд 2014 оны 3 сарын 3-нд LeBron James Miami Heat багийн өмсгөлтэй 61 оноонд хүрсэн. Үүнээс хойш өдгөө 12 жил өнгөрөхөд Miami Heat багийн өмсгөлтэй 60 оноо авсан тоглогч LeBron-оос өөр байдаггүй билээ. Ингэснээр LeBron хийх ажлаа хийчээд сэлгээний сандал руу айхуу сууж байгаа мөчийг та бүхэн харж байна. За тэгээ та бүхэнд нэмэлт мэдээлэл хүргэхэд LeBron James 3 өөр багийн өмсгөлтэй 50 болон түүнээс дээш оноог авч исэн. NBA-ийн түүхэнд ердөө 5 тоглогч байдгийг нэг нь үлээ. 61 оноо, 67.6% довтлогоо, 7 самбар, 5 дамжуулалт. Тийм энэ бол LeBron James-ийн үзүүлсэн карьерийн гайхамшигтай тоглолтуудын нэг үлээ. Хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол энэхүү данс руу та донешн илгээж болно шүү. Гүйлгээний утга дээр нь юу хүчиж битсэн болно. Тэр авсан донешноо би дараагийн бичлэг дээр бас ашиглаж оруулах болно. За тэгээ өнөөдрийн бичлэгт хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэртех 12 жилийн өмнөх болж ирсэн нэгэн гайхамшигтай тоглолтыг та бүхэндээ эргэн дурсахад бол маш сайхан байлаа. Тэгээд танд бол миний бичлэг таалагдсан гэдэгт бол итгэж байна. Хамтран ажиллах спонсор хайж байгаа шүү. Энэ жилдээ би бол бичлэгийг бол нэлээх оруулнаа гэсэн одоо төлөв бол гаргачаад байгаа. За тэгээ намайг дагаж дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бичлэг орсны дараа бараг хэдүүлээ 28,000 ба. Яаж хэлчихвэ? 28,000 болчих واخа. За тэгээд хайртай шүү манайхаа. Дараагийн бичлэгээрээ эргээд уулзцаая. LeBron James-ийн тоглолтыг үзчихэд сайхан амарцаагаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.